За сайн бацхан Лингийн Entertainment цогт автомарилнаа. За өнөөдөр өмнөх бичлэгүүдийн одоо сувралыг бол хийж чадж байна. Одоо орны зурхаа тий ямар жилдээ ямар онд төрсөн хүмүүс тий одоо ямар хөө жил нь одоо гарах гэж байна энэ морь жилдээ 26 онд. Би хийзээ та юу гарчнаас нь харцсан баг. Тэг би шууд юуг нь бичиж авъя жил оны тий. За ямар ч эхлээд бар жилдээ хүний 1938 оны бар 1974 оны бар 2010 оны бар. За дараагийнх нь болохоор зэрэг бич жилдээ хүний 1956 оны бич 1992 оны бич. За дараагийнх нь болохоор могоо жилдээ болохоор зэрэг 1965 оны могоо 2001 оны могоо. Тэгээд дараагийнх нь болохоор зэрэг хажилтай хүний 1947 оны гахай 1983 оны гахай 2019 оны гахай. За ийм жилдээ бөгөөд эдгээр жилүүдэд те төрсөн хүмүүсийн энэ жил юм одоо морин жил ямар жил болох вэ гэдгийг бол орны зурхаар тайлбарлаж чадж байна. Япон хятад Монгол те ер нь яг нэг үндэс суурьтай хэдэн билээ яг төстэй хоорондоо тэ ойлгомжтой л тэ орны зурхаа гэхэлэр те. За тэгээд ер нь бол эдгээр жилүүд төрсэн хүмүүс бол одоо энэ жил 2026 он одоо Аз хэмэрн те аажмаар дээшлэх жил гинэ. Аажмаар дээшлэх жилээ. Яг түрүү жил 25 он жоохон хэцүү байсан хүмүүс ээж магадгүй 25 яагаад ч нэг тийм шаардтай ч юм шиг тийм жилээ туулаад одоо 26 онд те Аз хэмрийн шугам нэгээд огцом ингэж биш те аажмаар ингэж тийм дээшлж байгаа жил юм байна. Тэгээ энэ жил ер нь ямар хөө онцлогтой жил болох вэ гэх юм бол ер нь бол ажил үйлсээр бол нэлээд эерэг өөрчлөлтүүд бол мэдэгдэн ажил үйлсээр маш эерэг хандлагууд бол тийм мэдэгдэж эхэлнэ. Тэгээд та ажил үйлстэй тий одоо бэлтгэл төлгөөгөө тий одоо бэлтгэл зүтгэлээ ингээд одоо орхигдуулахгүйгээр тий маш ингээд зүтгэх юм бол зайлшгүй сайн үр дүн хүртэх. Тийм магадлал өндөртэй жил гэсэн үг. Үр дүн хүртэх тий хүртэх. Гэхдээ энэ дээр нэлийн ажил үйлс төр өөрөө хичээвэл үр дүн хүртэх юм биш үү? Зүг зүгээрээ байхад бол ажил үйл сайн болно гэж аахгүй маань. Ямарсан та хичээх юм бол зайлшгүй сайн үр дүн хүртэх юм гоё таатай жил тий аажмаар өгсөж хэмэрч өгсөж байгаа юм жил учраас ажил үйлстэй юу ч гэсэн ингээд хичээд үзээрэй. Бэлтгэл төлгөөгөө тий орхидуулахгүй байх юм бол зайлшгүй сайн үр дүн гарнаа. Тэгээд хүн орны харилцаан дээр болохоор зөв ер нь ингээд хүн орны харилцаа бол маш сайжирна гэсэн үг. Хүн орны харилцаа бол сайн. Тэгээд одоо юу ингээд ойр тайрнаас чи ингээд та ингээд нэг ямар нэгэн байдал орлогт ойр тайрнаас чи яагаад ч юм гээд дэмжлэг орж ирэл тий. Тийм ер нь ингээд ойр тайрнаас чи таныг одоо дэмжих тий туслах тэр чи ингээд санасаал одоо аюу айтайхан бүрлдэн гэдэг ч юм уу. Яг ингээ хэрэгтэй үед хэрэгтэй хүн чинь заалгах ч юм уу тий хэрэгтэй үед хэрэгтэй хүн чинь гарч ирэл юм. Ер нь ингээд одоо аягүй таатай юу байгаад байгаа байхгүй тийм. Хүн орнд харилцаанд гэсэн иймэрхүү маягаар тийм гарч иж магадгүй гэсэн үг. Тий. Тэгээ ер нь аль та энэ жил хүн орнд харилцаа аягүй таатай болж байгаа учраас янз бүрийн уулзалт, цуглаан ч юм уу тий семинар зөвлөгөө ч юм уу иймэрхүү зөвлөлүүдээр нэлээд идэвхтэй нийгэмд аягүй идэвхтэй оролцох юм бол маш үн цэнтэй одоо мэдээлэл шанс боломжийг ингэж шүүрч авах тий ийм гоё жил шүү. Тийм учраас энэ жил тий хүн хоорондын харилцаа буюу одоо нийгмийн амьдралд аягүй идэвхтэй байгаараа янз бүрийн цугларалт, семинар, хурал, цуглаа
Тэ юу гэдэг тиймэрхүү юмд оролцоол тэ. Тэгэх юм бол та тэнцээс гоё тэ шанс боломж шүүрнэ гэсэн үг. Шанс тэ. Тэ өөрөө идэвхтэй байх юм бол. Энд дээр дандаа энэ жилийн хаажмаар өгч болохоор дандаа өөрөөсөө гэсэн үг байхгүй. Та өөрөө ажил үүсдэ хичээх юм бол маш сайн үр дүн. Та өөрөө амьдралдаа тий нийгэмд идэвхтэй юм бол маш гоё шанс боломж орж ирнэ шүү гэдэг. Иймэрхүү. Хүчлээ. Тэгээд өөр болохоор зэрэг тий. Тэг ер нь одоо ийм гоё жил тий аз хэмээр аажмаар тий дэвшиж ажил учраас та янз бүрийн зүйлд өөртөө итгэлтэй зоригтой хандах нь аягүй чухал юм байна. Энэ жилдээ зориг зүтгэл маш чухал гэсэн үг. Хэн зориг зүтгэл гаргана тэрэнд маш гоё жил болно гэсэн үг. Тийм. Тэгэд за хэрвээ зориг зүрх гаргаад аягүй амжилттай энэ жил ямар нэгэн зүйл чинь маш амжилттай болчих юм бол одоо тэрэндээ хит тайвшраад тий одоо бардуул жоохон зүггүй юм байна. Бардах тий даврах гэдэг юм тий. Тэгэх юм бол жоохон юмс жоохон буруугаар ирэх юм уу тий. Ямар ч юм дээр тийм байдаг тий. Энэ бол хэрэггүй юм байна. Тий. Тэгэд энэ жил болохоор зэрэг ер нь ингээд юу гэдэг энэ жил ингээд ямар нэгэн зүйл чинь амжилттай сайн болчих юм бол одоо тэрэндээ сэтгэл ханахгүйгээр энэ зүйл бол зөвхөн одоо гэдэг дараа жилийн тий одоо дараагийн өсөлтийн суурийг одоо бэлтгэх жил юм шүү. Ер нь яг тийм жил ахгүй. Дараагийн өсөлтийн чинь суурийг бэлдээд аажмаар өсөж байгаа юм жил ахгүй ер нь бол тий. Тийм тэгэхээр зэрэг тий одоо энэ жилийн амжилтандаа тий сэтгэл ханахгүйгээр тий дараагийн өсөлтийн суурийг бэлдэж байгаа шүү одоо. Суур бэлтгэх жил тий. Тий. Бэлтгэх жил шүү гэж ойлгох хэрэгтэй юм байна тий. Тийм учраас энэ жил нэг тийм урт хугацааны төлөвлөгөө боловсруулах харилцааны тий янз бүр харилцааны хүрээгээ тэлэх ч юм уу тий ирээдүйн одоо тий үр дүнгээ бодоод суурэ бэхжүүлэх тиймэрхүү хандлага бариул аяг зүгээр минь ямар ч сан тий суурэ бэлдэж байгаас урт хугацааны төлөвлөгөө энэ төрөө тий эхлүүлвэл тий аяг зүгээр юм байна. За ямар ч байсан аз хэмрээ шугам ингээд ажмаар дэвшилж байгаа ийм гоё жил юм байна. Тий эдгээр жилүүдтэй хүмүүс тий. Тэгэхээр ингээд өндөрлөө хэрэг эдгээр жилүүдтэй хүн байх юм бол та бусдтай дамжуулаараа хэрэг таалагдсан бол тий. За ямар ч аз хэмэрнэ гэдэг дэвшилж байгаа гоё жилдээ орж байгаа юм байна. Тэгээ ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн сонирхсан одоо бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгэхээр таалагдвал бусдтайгаа одоо хуваалцаарай гэж хүсье. За ингээд баярлалаа.